Шинэ өглөөний мэнд хүргэе. Өдөр бүр амьд өг хөтөлбөртэй хамт байгаа та бүхэнтэй баярлалаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа Бурхан аавдаа залбираад эхлэе. Аава тандаа баярлалаа. Энэ шинэ өглөөний төлөө тандаа талархъя. Яг одоо энэ цаг мөчид эзэн минь та биднийг үгээрээ урамшуулж, үгээрээ ухааруулах болтугай эзэн. Та бидэнтэй хамт байж өгөөч. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За энэ өглөө бүгдээрээ итгэлээр аврагч эзнийг хардаг. Итгэлээр аврагч эзнийг хардаг. За тэгвэл яаж итгэлээр аврагч эзнийг харах вэ гэвэл бүгдээрээ Лук номын 15-ын 21-с 24 энд сургаалт зөвлөл байгаа. Алдагдсан хүүгийн сургаалт зөвлөл. За би эндээс дурдъя. Лук номын 15-ын 21-с 24. Хүүн түнд Аава, би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цааш таны хүү гэхэх нь зохисгүй гэв. Харин эцэг нь боолуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүний хувцал гарт нь бүгж зөө, хөлд нь гутал өмсөг, тарган тугал авчирч нядал бүгдээрээ найрал сэнги. Учир нь энэ хүүмэн өгсөн боловч ам оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо гэв. Тэд найрал нь цэнгэлдэж эхэлвэ. За 15-11-ээс одоо энэ бүлгийг дуустал 32-ыг дуустал бол алдагдсан хүүгийн нэг сургаалт зөвлөлийг эзэн Есүс одоо дагалдагч нартай ярьж өгчээсэн байна. За өндөр Есүсийн одоо эзэн Есүсийн гол зүйл бол Бурхан Аавын тухай илчилж өгсөн байна. За энэ түүхтэр нэгэн залуу тийм үү өөрийнхөө амьдарч байгаа нөхцөл байдалтай сэтгэл хангалуун бус байгаад өшөө цааш жаргах юмсан гэсэн хүсэлтэй дахиж юм эд баялагтай болохын гэсэн хүсэлтэйгээр ааваасаа нөгөө хувиа гуйсан байгаа. Тэгээд эцэг нь бол 2 хүүтэй. Тэгээд хүүд эцэг нь хувиа өгсөн байгаа. Тэгээ хүү хувийг аваад эд хөрөнгө аваад өрн таран хийгээд буцаад эцэгтэй очиж байгаа түүх байгаа. За энэс юу харах вэ гэхээр бид өнөөдөр Бурхны эцгийг хараагүй байгаа. Бид нүдэрээ хараагүй. Харин бид Бурхны үг үйлдэлийг харахтаа бид Бурхныг хардаг байгаамаа. Энэ алдагдсан хүүгийн сургаалт зүйл дээр зүгээр л эцэг хүний тэр хайрыг, эцэг хүний нэгүсэл уучлалыг харуулсан байна. Бид өнөөдөр өөртөө харахтаа би гэм нүгэлтэй алдаа дутагдaltaа гэж хардаг. Харин бид Бурханаас нүүр буруулаад гэм нүгэл хийж болохгүй гэсэн ч гэм нүгэл хийсээр байдаг. Харин тэр гэм нүгэлтэй автагдсан тэр цаг мөчмөглөө Бурханаас орхигдож, Бурханаас хоолдож өхмөл байдал байждаг. Энэ нь болохоор сүнсний өхмөл байдаг. Харин бидний Бурхан ямар вэ гэхээр уучлал нэгүслэр дүүр. Тэр үргэлж биднийг хайрлсан, гэмтээжсэн хайрлсан. Тэр хизээ ирэх бол, хизээ над руу ирэх бол гэж хүлээсээр байдаг. Өнөөдөр энэ алдагдсан хүү, өнөөдөр энэ өгсөн хүүхэд залуу өөрийнхөө зугаачин цэнгэлээс болоод алдагдсан ч тэр буцаад эцэгтэй очихдоо гимшлэр ирж байгаа. Би Тэнгэрийн эсрэг бөгөөд таны эсрэг гим хийсэн. Би уучлах үнэхээр уучлуулах хэрэггүй хүн. Би зүгээр таны царцвалээ гэсэн бууж өгч байгаа. Энэ цаг мөчид юу вэ гэхээр зэрэг энэ цаг мөчид бид яг одоо байгаагаараа яриад бууж өг. Эзэн минь би гэмтэй. Гэхдээ би тантай ойртохыг хүсэж байна гэсэн гуйлт байх ёстой. Харин энд аавын зүрх сэтгэл юу гэсэн бэ гэхээр аав хэлэхдээ нөмрөд энэ нөмрөг бас эрх мэдлийн тэр бүгжийг өгөөд шинэ хувцас гутлыг өгөөд тэр бүх гмийг цайруулж байгаа. Ариусгаж байгаа. Тэгээд над руу ирж байгаад нь талархаад зогсохгүй бүр найр наадам хэрж байгаа. Харин энэ цаг мөчид түүний ах гомдолж ирсэн. Ахын зүрх сэтгэл ямар байсан бэ гэхээр тэр айцтай байсан. Өөрийгөө хаягдсан тэр гологдсон мэдрэмжтэй байсан.
Тэгээд өөрийг нь үнэлэхгүй байх гэсэн мэдрэмжтэй байсан учраас гонгинсан. Би үргэлж таны дэргэд таны хийгснэг хийж исэн. Харин энэ хүүг чинь тэнт ирчгээд яагаад энэ хүүхдэд тархан одоо тугал нэтлэн вэ гэсэн гонгинжсэн. Харин эцгийн зүрх сэтгэл юу вэ гэсэн тэр агуухаар дүү чинь өгсөн харин өнөөдөр амилж байна. Дүү чинь алдагдсан харин өнөөдөр олдож байна. Энэ бол гайхамшигтай хайр гэдгийг бас хэлж байна. Чи үргэлж надтай хамт байсан. Харин дүү чинь ирж байгаа учраас бид тэрч авах хэрэгтэй гэдгийг эцэг хэлж өгч байгаа. Тэгвэл өнөөдөр энэчнээс юу харж байна гэхээр зэрэг эцгийн тэр нэгүслийн тэр хайрыг харж өгч байгаа. Тэгэхээр өнөөдөр эзний нэгүслийг бид нэр харж байгаа бол өнөөдөр эзний тэр нэгүсэл тэр уучлал бол үйлдэл юм аа. Тэгвэл өнөөдөр эзний хийж байгаа үйлдэлийг харж байгаа нь Бурхныг харж байгаа хараа юм аа. Тэгээ өнөөдөр бид гим нүгэлд автахдаа Бурхнаас холдож сүнсний үхмэл байдалд ордог байгаа. Харин Бурхан руу эргэж гимшлэр ирэхэд тэр ам сүнсний амийг Бурхнаас авдаг юм аа. Тэгэд энэ цаг мөчид өнөөдөр юу сануулж байна гэхээр энэ зуны дэлгэр цагт бид нэр гим нүгэлд автаад Бурхнаас холдчихъя. Хэрвээ холдсон бол эргээд Бурхан дээрээ ирээжээ гэж бас эзэн сануулж байна. Нөгөө талаар бид хүн өөрийнхөө нүдээр гим нүглийг л хардаг. Хүний нүд гим нүглийг хардаг. Харин бид итгэлээр эзэн Есүсийг олж хардаг байгаа. Тэгээ та бүхэнд уриалахад эзний үгийг уншиж итгэлээрээ Бурхныг олж хараасаа. Амьд Бурхан тантай үргэлж харилцаатай байна. Харин та Бурхантай харилцаатай байна уу гэдгийг энэ товчхон энэ сургаал зөвлөлөөр олсон зүйлээ хуваалцж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа бас залбирая. Эцгийн зүрх сэтгэл итгэлээрээ бид нар Бурхныг олж харж чадна. Түүний үг болно. Түүний хийж байгаа үйлдэл болгоно. Таны итгэлээр Бурхныг олж харуулж байгаа юм аа. Тэгээ мөн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бас байгаа тэр хүүгийн зүрх сэтгэлийг та харсан. Сэтгэл хангалуун бус байвал илүү хайж идэг, илүү шунж идэг, илүү жаргалыг хайж идэг байгаа. Харин байгаа зүйлдээ бид нэр сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм байна. Нөгөө талаар бид нэр ахын бас зүрхийг харж байна. Гомдолсон өөрийгөө үнэлэхгүй байдлыг харж байна. Харин бид өнөөдөр Бурхантай хамт байгаадаа таларх сэтгэлтэй байцгаая гэж уриалж байна. Тэг хамтдаа залбирая. Аава тандаа баярлалаа. Өнөөдрийн нөгөөр дамжуулаад бид ухаарлыг өгч байгаад баярлалаа. Бид Бурхан Аавыгаа итгэлээр хардаг баймаар байна. Бид бас үг үйлдэлийг нь хараад эзэнд илүү итгэхийг хүсэж байна. Мөн өнөөдөр бидэнд оногдсон байгаа зүйлдээ бид талархах сэтгэлтэй баймаар байна. Мөн өнөөдөр бид өөрийгөө голдог биш, үргэлж эзний хүү охин гэдэгтээ талархдаг баймаар байна. Эзэн минь та биднийг бас энэ зүйл дээр сургаж байгаа төлөө тантай талархъя. Энэ бүгдийн дээр таны нэр алдарших болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.